Amsesor Astro 2 танилцуулга part 2 явах гэж байна. Энэхүү бичлэгээр миний зүгээс тус таблет дээр хамгийн сүүлийн өндөр хүчин чадал шаарддаг тренд болж буй тоглоомуудыг өөрийнхөө хэрэг хэмжээнд тоглож, тестэлж үзнэ. Хажуугаар нь өөрт төрсэн мэдрэмжээ хуваалцсан. Хамгийн гол зорилго маань хэдэн FPS хэр өндөр график хүчин чадлыг гаргаж чадах вэ гэдгийг олж мэдэх зорилготой юм аа. За тэгээд бичлэгээ дуустал хамтаагаар. Тоглож эхлэхээс өмнө GameSpace-ийн нэмэлт тохиргоонуудтай танилцъя. Яг ач холбогдолтой гэсэн зүйлсийг нь товчхон яриа явуулчихна. Хамгийн ихнийх нь voice control. Үгээр кодлоод тэр үгийг хэлэхэд таны өмнөөс хуруу дарахгүйгээр команд өгөх үүрэгтэй. Хоёрдугаарт enhanced visual effect гэж. Энэ нь өөрөө одоо таблетны гаргаж байгаа дүрслэлийн нягт пикселийг илүү өндөр чадaltaй болгож өгөх зорилготой. Сонголтоор original болон high. Дараагийнх нь click. Энэ нэг тоолоор ирсэн. Энийг яг ямар учиртай ашиглахыг нь бол бас ойлгоогүй. Flip to action. За энэ бол миний ойлгосноор эдгээр даралтуудыг хэвтгчүүлээд жишээлбэл одоо энэ харагдаж байгаачлан баруун тишээ хазаалгахад тавьж өгсөн үйлдэл маань өөрөө бас хийгдэх үүрэгт зориулттай. Энэ gyro ашигладаг бол нэг давхар ажиллахгүй болов уу гэж бодож байна. High sensitivity operation. Энэ их гой санагдсан. Та бүхэн анзаарж байвал энэ доор joystick дээр нэмэлтээр давхар joystick байршуулсан байна. Энийг хараад үзэх бас тааруулж болно. Энгийн үеийн хөдөлгөөнийг илүү хурдан болгож өгдөг гэсэн үг. Энэ хөдөлгөөн заамжих хөдөлгөөн гэх юм уу? Screen ratio. Screen ratio болохоор та хүсэх юм бол дэлгэцнийхаа пропорцийг өөрчлөх боломжтой. 4-ийг харьцан 3, 16 харьцан 9 гэх мэт. Нэг бол portrait ч юм уу тий. Дараагийнх нь game controller. Энэ дээрээс болон шууд Gravity X руугаа шилжиж байгаа. Бидний зүгээс keyboard mouse-тай холбоотой бол дараагийн хэсэг дээр тайлбарлана. Mark distance to enemy гэсэн функц байгаа. Тэр нь ингээд дэлгэцэн дээр хоёр тойрог үүсчихэд байгаа. Яг энэний бас ажиллагааг сайн ойлгоогүй. Shooting game assistant. Энэ функц болохоор ер нь бол crosshair гэдэг хэлэхэд хэлсдэхгүй. Дэлгэцэн дээр нэмэлт crosshair-ыг үүсгэж өгч байгаа. PUBG дээр бол энэ бол нэг шаардлагагүй гэж ойлгосон. Тэртээ PUBG Mobile өөрийн crosshair нэмэлтээр өөрчилж болдог болсон тийм ээ. Atmosphere vibration гэж байна. Энэ яадаг вэ гэхээр буудалт өгөх болгоно давхар чичиргээ өгнө. 4D мэдрэмж өгнө. Dark scene. Энэ яадаг вэ гэхээр энэ дэлгэцний дээр харагдж байгаа энэ H гэвч байгаа. Энийг дарахаар анзаарч ивэл дэлгэцний өнгө өөрчлөгдөж байгаа. Өнгийг бидний зүгээс иймэрхүү байдлаар бэлэн өгөгдлөөр нь өөрчлөх боломжтой. За энэний хэрэглээ ямар учиртай юм гэхээр за жишээлбэл Eagle Eye гэдэг дээр тавиад энгийн үед бол асаахтаа ундраагаад буцаагаад асаахтаа энэ дээр зүгээр нэмэлтээр дарчна. Могон нарыг бол жинхэнэ харах зорилттой Eagle Eye гэдэг одоо дэм байх шүү лээ. Дараагийн функц юу вэ гэхээр энгийн үгээр хэлбэл макро даралтыг бидний өмнөөс хийж өгч байгаа. Одоо энэ дарагдж байгаачлан A гэдгийг би 2-ыг нийтгчүүлээд тэр дотроос нь тохиргоог нь хийгээд continuous буюу үргэлжлсэн даралтыг хай төвшөнд хамгийн хурднаар нь хэлүүлэхээр тэгээд нөгөө дараагийн макро горим нь болохоор суудаг үсгэн дээр тавьсан байгаа. Тэгэхээр миний зүгээс дэлгэцэн дээр A гэдэг үсгээ байршуулсан газараа дараастаа байхад суудаг үллийг импорт хийж байгаа. Энгийн нэг дарахад бол энгийн үйлдэл очино. Дараастаа байхаар гэж тонгоцох нь байна. Энэ бол дүүл дээр илүү нэмэртэй байх болов. Үргэлжлүүлээ. Amplify footstep. Энэ бол ойлгомжтой байх. Юу вэ гэхээр хүлийн чимийг та өөрөө equalizer-аар дамжуулаад өөрчлөх боломжтой. Децибелийг нэмж өгснөөр хүлийн чимээ дугааралт илүү болно. Өмнөх бичлэг дээр бас дурдсан энэхүү таблетыг ашиглаж байгаа тохиолдолд танд нэмэлтээр ямар нэгэн саунд өөрчлөлтөг саунд карт гэх мэт хэрэгслүүд шаардлагагүй болох нэ. Зүүмэлдэг функц байгаа. Тэр бас их мардсан санагдсан. Юу вэ гэхээр дэлгэцэн дээр давхар зүүмлэх хөл томруулдаг шил. Энэ
энэ дээр гараад ирсэн байгаа S үсэг. Ингийн үед бол за шаарч байгаа. Иймэрхүү байдлаар зүүнэлж өгөх нь дурандахаар өөр ингэж гарч ирнэ. Тэгэхээр бүр эсаар ялангуяа эсаар мсаар барьдаг хүмүүс бол жишээлбэл тэрний ард байгаа нэг илүү тодор харъя гэвэл ердөөсөө 3-3 дарахад л болчихж байгаа. Мэдээж magnify хийж байгаа учраас pixel унна. Performance-ыг асаасан тохиолдолд таны таблет байж болох бүхий л хүчин чадлаараа ажиллах боломжтой гэсэн үг. Энэ зүүн талдаа болохоор энэ харагдж байгаа CPU-ний герц харагдаж байна. Ерөнхийдөө яг одоо ямар шүү үзүүлэлттэй байгааг нь харуулна. Энэ доогоороо brightness-аа нэмж хасж байна. Rise гэдэг дээр дарахаар CPU-ныхаа ажиллагааг гар доороосоо шууд тааруулчихж байгаа. Тэрийг дагаад encode-оор тавиул өнгөн солигдож байгааг анзаарч байгаа тий. Баруун талаар болохоор энийгээр шууд заавал дээгүүрээ бит товчоор биш точоор нь дууга нэмж хасах нь байна. Тоглож байхад тэр болохгүй гэсэн мэдээллүүдийг шууд блок notification гэх мэт функцүүдийг жижиг айкнууд нь өөрөө ямар зориулттай вэ? Хамгийн ихэнд liquid cooling буюу хөргөх функц хасаана. Дараагаар network acceleration network болохоор ерөнхийдөө хянаад явна гэсэн өөрийн packet loss байна уугүй юу? MS нь өсөж гин яаж юм те? Image analysis шууд дэлгэцэн дээрээс screenshot хийгдээд зааж өгсөн объектийн талаар AI дээр суурилсан танд мэдээллийг зөрүүлээд өгнө. Active mode дээр тавихаар тоглож байх дундуур давхар ажил амжуулах альсгүй бусад мэдээллийг таблет дотроос харахуул active mode идэвхжүүлээд тоглоом нь өөрөө яг энэ minimize буюу жижиг хувилбараар дэлгэцэн дээр харагдаж байдаг гэсэн. Ялангуяа авгалсан үед бол тэгээд давхар хянаад давхар өөрийн ажлаа амжуулж байгаа юм. Герцийг бол тоглоомдо тааруулаад автоматар тэртээ тэргүй тоглоомны герц өөрөө орж ирж байгаа ч гэсэн гар аргаар бас тааруулах боломжтой. Таны дуу хоолойг өөрчилнө. Инфо дээр дэлгэцний гол дээр ингээд байнгын шаардлагатай үндсэн мэдээлэлүүд гарч ирж байгаа. Цаг, FPS, интернет хурд, батарей. Энэ дээрээс аль мэдээллийг нь байнгын гаргамаар тэр хэсгийг ингээд сонгочихно. Тэгэхээр ингээд жижиг болоод голдуу FPS-ийг нь ашиглах учраас ингээд тавьчихад хянахад амар байна гэсэн. Free record. Энэ яадаг вэ гэхээр одоо highlight хийдэг хүмүүст бол илүү тохиромжтой. Тоглож байх үедээ шууд яг highlight хийх гэж байгаа хийх үедээ энэ кнопыг дэлгэцэн дээр гаргаад дараас та байхад бичнэ. Тэгээд болчихно. Тэрээс бүр үргэлжлсэн удаан бичлэг хийхгүй screen record бол ойлгомжтой байнга бичнэ. Rotation хэрэггүй. Optimize дарахаар ерөнхий өөрийгөө таблет нь refresh хийдэг юм байна лээ. Янз бүрийн delay-lag мэдрэгдээд байвал touch accuracy. За энэ нөгөө өмнө тайлбарласан да олон даралтуудыг мэдрэхгүй тоглоомоос гарахгүй гэх мэт. Надад хамгийн их таалагдж байгаа функц нь charge separation гэж байгаа. Энэ ямар учиртай гэхээр цэнэглэгч өгсөн тохиолдолд шууд батарейгаар дамжихгүйгээр тоогоор ажиллаж байдаг гэсэн үг. Байнгын. Тэрийг дагаад таблет маань нөгөө ачаал авах нь багасна, халт нь багасж байгаа. За gamepad enjoy бол нэг шаардлагагүй баг. Screen AFK хийж болно. Screen AFK гэхээр шууд дэлгэцэн өөрөө төвчгдчихэж байгаа. RGB нь болохоор хойтлын гэрлэлнийхээ төрлийг сонгож өгөх нэ. За нэг иймэрхүү цэснүүд байдаг юм байна шүү. Удаан хамтдаа жоохон хөдөлгөж буудаж үзье. Өөрийнхөө хуравч зүгт. Magic flag. Анар миний хуравчийг харалт үнэхээр амар гоос. Загсч нэмэр усгүй гэдэг бас үнэн бах уу. Gyro дээр би бол утсан дээр эзэж ингэж энэ зайнаас юм 4x-ээр бол on тоггүй. Энэний gyro одоо энэ рендерлж байгаа чадамж хөдөлгөөн зураглал ер нь гэр гоё. Дараагийн бидний тестлэх сонирхож үзэх тоглоом бол Game for Peace буюу Хятад PUBG.
хэдэн FPS-д орж ирэх нь яах нь их нь алийн хүмүүс ер нь юун дээр тоглоод байна тэрийг сонирхъя. 165 зааж штий. График руу орж үзье. Лобби дээр 165 зааж байгаа юм уу? Smooth дээр 165. Combat нь HDR оруулаад 90 FPS. HDR дээр 90 тоглоно гэдэг чинь үгүй. За энэ хөдөлгөөн бол кино. Орсны ганц зэр скинүүдийг нэвтрүүлээ сонирхож үзэх. Энэ X үт юм шүү. Йоо. Яаш. За энийг левелийг яаж хард юм бол 1 левел. 2 левел цус нөхдөй юм эффекттэй бүр kill message байна. Энэ бол celebration гэдэг л тэрний бах та. 5 гүйлт үсрэлт. За энийг мэдэхгүй юм байна. Би бас скин сайн мэдэхгүй шүү. Одоо тулчхаараа. Бууг нь харах уу? Машин буу. Йоо, зүгээр тэр ч ихтэй бүс юм ааш. Бууг нь хараач тий. Нас X юм шиг байна. Ой яа. Бон. Эмотод бүр алтай юм шүү. Kill message 2. Нэг бууруу олж зэний икем байх шиг байна. Нэг левел, 2 левел дээр хит үү. Kill message. 4 5 чарамтай 6 энэ хит юм биш. 7 бурга хайрцаг лөдкрий тулахаар. Тэгээд тоол хортой болчтой юм энэ дээр. Дөрөвний инфорыг сонирхож үзье. Энэ инфор л юм шиг шүү дээ. Сүнцэнгэлэг. Буутахад урдуур аас юм эффекттэй юм биш. Галзуу. Эндээ шок болж байна. Левел 1, левел 2. Эффект нь 3, kill message 4 5 ёо 6 хит юм гэлээ шүү дээ. 7 final form төлөө. Create loot final гэнэ 8 9 энэ дээр бүр стачаг тоолоор нь энэ дээр харагддаг юм шиг. Cheer park юм тренинг руу орж үзье. Ойлгохгүй болохоор өст хаана юу гэдэг нь ч мэддэггүй. Юу энэ хөдөлгөөн бүр юу. Боонууд нь бол дандаа харж үзээгүй шинэ боонууд энэ төр байт юм бэ. 165 FPS чинь ийм гоё юм. Энэ дээр нэмэлтээр нэг юм бууга инспект гэдэг кноп байт юм байна.
Энийг харах юм бол би зүгээр глобал хувилбарыг шууд голох юм байна. Нүд нь бүр илт мэдэгдэж байна. За энэ дээр хэд удаад явах вэ? Дараагийнхаа төглөмөр орж. За павжинууд 2 павжин дээр нэлээд цаг авчлаа. Одоо цааш хурд явъя. Сүнэтсэн хөдлөөд. Stand up 2, график, видео дотор байдаг болов. Эдгээр тоглоомуудыг би бол төвлөдөг болохоор мэдэхгүй шүү. 185. За гараад үзье. За дэт матч орсон. Энэ FPS-ийг хараа. 185. Бурхан минь. Кино үзэж байгаа юм шиг л шүү дээ. Энэ дээр удаан тоглох юм бол амар муу цан сурах юм шиг шүү. Энэ тоглоомыг л ингээл тоглож чадахгүй байгаа юм да. Нэг л гарт нь алдчих өгөхгүй. Зураглал дээр яаж гээд байгаа юм тий. Мобайл тоглоом шүү дээ. Бүүн суугууданд хэрэгэлдэг нас. За, stand up бол иймэрхүү. Зүгээр FPS нь л харахад ойлгомжтой бах тий. Тэгээ Valorant явсан guys. Тэр аккаунтуудыг би дандаа WeChat-аар оруулсан байгаа. Энд гэхдээ зөвхөн Valorant болохоор зөвхөн хятад хувилбар гэдэг юм билээ. Олон улсад гэж байхгүй. Дэмжихгүй. FPS найдаг байлаа. FPS руу шууд бас ялгаагүй 165. Амшигт. Шууд дараад үзнэ. Let's go. Ямарсан ройлоо сонгоч тийм ээ. Энэ скиллүүдийн хандлагаар байх шүү. Явсан. Дөнгөжнээс аккаунт болохоор ботнууд байна уу хүмүүс байна уу? Ямар матч таарсан гэж харсан. Okay, let's go. Ямар гоё зурагтай би. Гарбуу явах юм уу? Скил хэрэглэж болохгүй юм шиг шүү дээ. Буугаа яаж болох юм бэ? Ингээ гарбуу гарч байгаа юм шүү дээ. Зураг литр яаж ч гэдэг. Саяны раунд дээр бол дууларсан. Скиллийн авт юм баг та. Буу амарч зовчлаа. Okay, let's go. Одоо нэг гуалш. Энэ ямар гоё зурагтай. Хүмүүс ирж байна. What? Skill ачаа. За. Энэ ямар нэг юм детект хийх юм шиг. Сая энд хүн харагдсан уу? Come on. Арай л смут. Oh my god. Нас энэ юу юм бэ? Come on, die. Headshot. Боксэж ухаад байна шүү дээ. Oh no. За бис тэр ярилтгүй. Next Arena Breakout явсан. Эдгээр тоглоомуудыг бол миний зүгээр сервис яг бичлэгэндээ зориулаад аккаунт нэгээл оруулсан байгаа. Тэрнээс ямар нэгэн байдлаар өмнө тоглож байгаагүй. Тоглодог хүмүүст бол амар суу харагдаж байгаа шүү. Энэ яа гэв болоо. Ямар ч лээс эхлүүлж чадсан шүү guys. FPS-ийн л арчих 165 таа зааж байна. За энэ яа гэх тоглоом болоо. Тэгээ нэрээ тоглоомгүй 165 FPS хараад ийм гоё тоглоомод харсан ч бүр тавмаар санагдчихлаа гэсэн. Яг яах ёстой бол.
Мэдхгүй тоглоом маань их утаагаад цаг аваад явах. Хэрвээ энэ тоглоом ийм явж шүү гэж харуулахыг хүсэж байгаа. Дараагийнх руу шилжиж. Call of Duty Mobile явсан. Тэрийг цэсрүү нь орол толгой хэрэгжээд байгаа да. Энийг бол клейм хийх баг. Бас нэг өөр зүйл юм мэдчих жоохгүй болохгүй гэдэг нэг ганц хоёр тоглож үтсэн. Шууд старт явсан. Орж байгаа FPS-ийг харъя да. 120-той зааж ин график руу ороод харъя. VR мод гэнэ. Энэ модуудын дотор өөр юм баг та. Very high гэж тавьж үзье. Ялгаагүй 120 дээр л байна да. Йо. Тоглодгоо болохоос биш тоглоомнууд ч амар үзүүлэлттэй болсон юм би. Тэгээ ийм таблет дээр ийм тоглоом тоглохгүй бол бас алдсан болох юм шиг. Let's go. Амар реалистик юм. Би бол нөгөө тоглоом тоглодгүй хүн шокнд орж шүү дээ. Каш. Бууддаг кнопкод орж чаддаггүй. Шазгт нууч. Бууддгаа олж тарж чадахгүй шүү дээ. Окей. Сүнгүй бууж уу. Шүүмж болд юм болов. Суудгаад арахаар гусаад байгаа. За мэдгүй. Бот алж чадахгүй байх шиг шүү дээ. Таны арай өөр төрөл рүү орсон. Тэр ийш орсон чинь FPS нь 166 цааж шүү дээ. 120-оос 166 руу шилжгээр л кино шиг болж байгаа юм да. Come on. За надтай үзэх хүн байна уу? Дэснэлний энэ ерөөсө бууддаг дуранддаг кнопкод олж тарж чадахгүй юм байна. Хаана хүн байж болох юм? Тэмээ орлож уу яа. За хаашаа ороод хүн зүрэг гүйчихлээ шин. Энэ манайх юм уу? Ямар гоё тоглоом бэ. Come on. Кнопк олж тардгүй вот. Энэ тест нэмж. Болж юм. Next. Очиж. За энэ нэг юмрхоо одоо дараагийнх тоглоом шилжсэн. За өөр чи ямар тоглоомнууд татаж бэлдлээ? Genshin Impact, Fortnite. За энэ хоёрыг бараг тийм яхаа. Genshin Impact-ийг орох гэсэн чи баах юм дата татаадсан. Delta Force-ыг нэг явчих. Тэгээд өндөрлөе доо тэгэхгүй бол энэ бүр арай л 100 гаралцсан урт юм болчихлоо. Лобби дээр бол одоо FPS айгу бага зааж 30 мочтой хэлбэлцээд байгаа юм да. Энэ тоглоом айгу алдартай тоглоом юм шиг байна лээ. Худалдаж авт юм баг та. За явсан хамаагүй. Старт. Zero dam. Ranked нуус болохгүй баг. Лоббины зураг мөрөглийг нь хараад байгаарай юу. За match found. Роллээ сонгох юм байна. За supporter явсан.
За let's go. Онгоцноос буусан. Одоо 120 FPS-тэй зааж чинь график руу ороод 120-с тийш байна уу? Байхгүй юм байна. Яг тус тоглоом нь одоогоор бол хамгийн дээдэлтэй 120 орж байгаа юм байна. Яванда 165 орох нэг уртай юм байна. Let's go. Тэр нь хоорондоо нэлээд төстэй тоглоомнууд юм байна шүү дээ. Smokes. Хүнтэй бодолцож. Smoke grenade. Окей. Пикэлдэг хүн байна. Надад үзэх ганц хүн байна. За ямар ч нэг хүнтэй таарсан шүү. Ой. Ямар гоё юм. Гэж бог нь авт юм баг та. Энэ хийлгээ хүнийг босгох юм шиг байна. Жог хурдан гүйжсэн гинт удаашаад энэ голын энерги дуусчаараа бас удаашч тийм ээ амсгаадж бариад. Саний тоглож үзсэн тоглоом, Tesla тоглоомнуудаас надад хамгийн гоё нь энэ санагдчих. Яг хэдий FPS 100 орч гэсэн. Мангар тавруу тий. Өөр үзээтэй юм байна уу? За дуусгая та. Кулер маань ажиллаж байгаа. Одоогор бол ямар нэгэн байдлаар амар хаалсан юм бол мэдрэхдэггүй, дэлгэц бүдгэрхгүй, FPS тогтвортой байна. Халахаар ер нь хандшгүй байдаг та тийм. Энэ дээр бол ямар нэгэн тийм дүрсний рендеринг дилей бол орж ирэхгүй байна. Хаана байл та тийм. За тэгээд дараагийн хэсэг дээр нөгөө холболтуудаа залгаж үзнэ. Ген тест бол ингэсгээд өндөрлөе гэж бодлоо. Ер нь бол ойлгомжтой байгаа бах тий. Сүүлийн бүхий ч байх тий. Миний одоо сулсны хэмжээнд хүрээнд дараах тоглоомод иймэрхүү үзүүлэлттэй явж байна. Тоглож байх хэвцэд одоо яг энэ бичлэг хийгээд би бас бичлэг дондороо катлж байгаа. Таблет бол бараг 2 цаг тасралтгүй хасаалттай. Тэр тоглоомод бүгд ачаалцсан байж чинь. Тэгэхэд бол ямар нэгэн байдлаар халж барьсан, гацаж барьсан зүйл бол үнэхээр мэдрэгцэнгүй.